Тухайн ертөнцид маш олон талархууштай хүмүүс байдаг. Солонгос явахтаа очих айлдаа ямар автобусанд суухаа мэдэхгүй асуухад хөтөлжгүйсээр зааж өгсөн гихч. Ачаагаан даахгүй төвтөд өрөөж өгсөн залуу. Урваж гоних тайхан алхахад инээмсэглэн зурсан настан. Зүгээр л амьдралд өчүүхэн мэт боловч ямар их ач тус хүргэснийг ч мэдэхгүй яваа. Үл таних тэдгээр хүмүүс. Аав ээж, хань, үр хүүхэд, найз нөхөд гэд маш олон баярлаж талархах хүмүүс байвч энэ удаад би түр азнаа. Бидээ хэр их талархалтай хандсан бэ? Бидээ баярлалаа гэж бодож хэлж үтсэн болов уу? Бид ихэнхдээ ихэнх үед талархах баярлалыг хэлэхдээ бодохдоо дандаа л бусдын тухай л боддог. Гэтэл гэнэт бидээ яаж талархсан бэлээ гэдэг бодол гэлсхийн орж ирэхэд гайхаж цоцсон ч бичгээр би энд шийдлээ. Учир нь би огт өөрийгөө төрүүлж боддоггүй учраас нилээд гайхсан. Өөрийнхөө тухай, биеийн тухай сүүлийн 5 жил маш нухацтай бодох болжээ. Яг тоолоход 10 жил миний амьдралд би байхгүй. Бидч биш, бусад амьдарч байсан мэт. Эргээд бодоход энэхэн хугацаанд би байхгүй, хаа нэгтээ бодохгүй, мөрөөдөхгүй, бичихгүй, ямар ч сэтгэл хөдлөлгүй, хаа нэгтээ атсан байж. Энэ хугацааны зарим зүйлс нь үнэхээр санаанд орж ирдэггүй, бүдгхэн бадгхан. Гэхдээ энэ үчид битэйгэн байна. Би байхын болоод ирэхээр ямар олон зүйлийг алдаж, ямар олон зүйлийг гээж болдгийг ухаарч, ойлгож, талархаж сундаа би энд. Би чамд аав ээжийн хайртай охин байсанд, ачит эмээгийнхэн хайртай охин байсанд, эрдмийн зэрэг чамдуулсан багш нарын итгэлийг алдаагүйд, мэрэгжил олох их эрдмийн сургуулианд төгссөнд, эр бие алдсан ч итгэлийн галаар ханиан төшөж орхиогүйд, 2 сайхан үрийн ээж нь болж хайрласандаа, хорвоогийн олон нухчааг хамттан ярилцах үнэнч найзуудтай да. Шантарч сөхөрсөн сэтгэлэн босгоод ирсэн тэнхэндээ болно, би чадна гэж урамшуулж чаддаг эр зэргэндон. Хэнийг ч итгэлийг алдаагүй, цэг шулуун зандаан, уярч зөөлрөн хайрладаг, өргөчхөн сайхан сэтгэлдээ, хувиршгүй сэтгэлээр хайрладаг, унтаршгүй цогтой хайрандаа, үнэн чихнэрийн чин шудраг зарчимдаа, өнгөмөг харлагүй, хэнийг ч ялгалгүй, инэрдэгтэн өшөө илүү хийнэ гэсэн ирээдүйн олон мөрөөдөлтэй дөө. Би чамдаа баярлалаа гэж хэлмээр байна. Биеийг мэддэг, магтдаг, хайрладаг, эргүүлж бас тойруулж шинждэг. Алдаан дутагдлаа хүлээн зөвшөөрч чаддаг байх нь өөрийгөө олсны хамгийн том шинжимдаа. Бичихгүй би мэлээд уджээ. Бичих сэдлийг минь төрүүлсэн Globus podcast-дан баярлалаа. Өөртөө зориулж энэхүү цагтлыг бичив. Алтан туяа, Монгол улс, 2022 оны 1-р сарын 23